Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдвээр нэрээ алдсан эмэгтэй буюу Хан Хегёны талаар ярьж өгөхөөр бэлдсэн байна. Та нар түүний зураг бичлэгийг харж байсан байх гэж бодож байна. Нүүрнээсээ болоод нэрээ алдсан түүнийг хүмүүс Сомпунги Ажума буюу сэнсшиг нүртэй эмэгтэй гэж нэрлэсэн. Өнөөдөр түүнд юу тохиолдсон талаар нэгэнгүү та бүхэнд ярьж өгье. Түүнийг Хан Хегён гэдэг ба 1960 он орчимд төрсөн анхнаасаа онцгой амьдрал хүсдэг хүн байжээ. Залуудаа маш хөөрхөн, царайлаг, дуучин болох мөрөөдөлтэй, тайзан дээр гарч хүмүүсийн анхаарал татахыг хүсдэг байсан ба зүгээр нэг энгийн амьдралаар амьдрахыг хүсээгүй. Хан Хегён нь 1980-ад онд 20 орчим наснда мөрөөдлөө дагаад Япон руу явсан. Шөнийн клубт ажиллаад дуучин болох гэж оролдож эхэлсэн. Тэр үед Японд шөнийн клубын соёл маш хүчтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдийн орлого боломж нь гадаад төрхтэй шууд холбоотой нийгэм байсан. Илүү гоё харагдах нь илүү ашигтай гэсэн ойлголт түгээмэл байсан нь дотгошоо зан чанартай Хан Хегёны хувьд түүний шийдвэрүүдэд нөлөөлж эхэлсэн. Тэр хөөрхөн дуучин болсон бүсгүйг хараад би илүү хөөрхөн болвол илүү амжилттай байгаад энэ бүсгүй шиг болж чадах болов гэсэн хүсэл түүнд төрж эхэлсэн байна. 1980-ад оны сүүлээс тэр гоо сайхны мэдсэл хийлгэж эхэлсэн ба тухайн үед гоо сайхны салбар нь одоогийнх шиг стандарт хяналт зайтай биш, мөн мэдслийн чанар газар бүрт харилцан адилгүй байсан бөгөөд мэдслүүд нь үр дүн тодорхойгүй хэрнээ маш өндөр үнэтэй байсан тул тухайн үед хууль бус гэрээр хийдэг мэдслүүд газар авч исэн. Тэгээ ингээ хүмүүс ам дамжин нууцаар явж очицоогоод гэрийнх нь бүр шалан дээр хөвтөж байгаад тарилга тариулах, давхраа оюулах зэрэг төрөл бүрийн хаалгаа хийлэгдэг нийгэм болж хувирсан байсан. Яг үүний адилаар Хан Хегёнч бас хит удаа нүүрний жижиг засварууд хийлгсэн юм. Тэгээд эхний мэдслүүд нь амжилттай болоод хүмүүс түүнийг хөөрхөн байна гэж хэлж эхэлсэн. Гэсэн ч тэр үр дүнд нь сэтгэл хангалуун бус байсан байгаа. Эхлээд жилд нэг удаа, явандаа сард нэг удаа очдог болтлоо бүр донтоод олсон бүх мөнгөө түүнд зартуулдаг болсон байна. Хан Хегёны үлдээсэн тэмдэглэлээр ороод гарч ирсний дараа өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж байсан талаар дурдсан байсан нь энэ донтолт нь зүгээр нэг тариа биш, бүр сэтгэл зүйтэй холбогдсон байсныг харж болж байна. Хитгэн жилийн дараа эдгээр мэдслийн сөрөг нөлөө илэрч эхлэн нүүрний эд дотор тархсан бодисууд өрөвсөл үүсгэж арьс зузаарч хэлбэрээ алдан хавдаж эхэлсэн юм байна. 1990-ад оны сүүл гэхэд л түүний гадаад төрх нь эрс өөрчлөгдөж нийгмийн харилцаанд хүндрэл үүсч дуучны карьераа бүр эцэслээд юучгүй бүр хувхай хосроод 1998 онд Солонгостоо буцаад ирсэн. Хилээр түүний зурагнаасаа өөр байгаа тул гарахгүй гэд 3 хоногийн турш саадуулан шалгасны эцэст нэвтрүүлсэн юм байна. Үүний дараа ихч хүргэн ах хоёр нь дүүгээ танихгүй хэмжээнд байсан ба ингээд үлдээж болохгүй гэж бодоод байгаа байхгүй бүх мөнгөө цуглуулад түүнийг 7 цагийн хаалгаанд оруулж өмнөх нүүрлүүгээ нилээн төгсөн царайтай болгуулсан юм байна. Энэ үед түүний нүүрнээс маш хэмжээний силикон гарч ирсэн. Гэтэл ингээд боллоо гэж бодтол энээс эхлээд жинхэнэ асуудал нь үүсч эхэлсэн. Эхчийнх нь гэр бүл түүнийг эргэж очих доолнд нүүр нь баг багаар өөрчлөгдөж эхэлснийг ах нь анзаарч эхэлсэн байна. Гэтэл юу болсон гэж тэрээр өөртөө тариа тарьж эхэлсэн байсан. Хан Хегён өөрөө сурч өмнөх хаалгаануудад нь ашиглагдаж байсан шингэн силикон, парафин зарим тохиолдолд бүр ургамлын тос зэрэг бодисыг нүүрэндээ шахсан байсан. Эдгээр бодис нь тухайн үед аль хэдийн эмнэлгийн хэрэглэнээс хасагдсан аюултай тооцогдсон байсан юм байна. Шингэн силикон бол бие дотор тогтургүй тархдаг, парафин нь өрөвсөл хатуурал үүсгдэг тосон бодисууд. Энэ яригадаад байгаа тос бол бүр хоол хийхэд ашигладаг тэр тос. Эд дотор шингэж бөөгнөрл үүсгдэг онцлогтой юм байна. Ийхүү бидний анх харсан шиг түүний нүр ийм том болж хувирсан юм байна. Мэдээж үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Гүнчиг өсгсөн ээж нь сэтгэлээр унаад
бүр ахиж битгий ир гэж хүртэл хэлснээр түүний ганцаардмал нийгмээс тусгаарлагдсан амьдрал одоо үргэлжилсэн. Гэрт нь дэлгсэн утаснаас өөрөмгүй гэрэлтээж харанхуйдч гадуур явж чадахгүй байшин дээрээсээ хаяа нэг дуулаад хот руу ширтэх нь одоо түүний хийж чадах ганц зүйл болсон байсан. Гэтэл 2004 онд Сүнган Бучак Сисане Ирон ирээ нэвтрүүлэгт маш олон хүмүүс хүнээс 3 дахин том нүүртэй хүн харлаа гэсэн мэдээллийг ирүүлээд тэр нэвтрүүлгийн баг түүнийг олж уулзнаар түүний нөхцөл олон нийтэд ил олоод хүмүүс түүнийг нэрээр нь биш Сомпунгийн ажумаа гэж нэрлэх болсон. Энэ үеэс нийгмийн анхаарал татагдаад хүмүүсийн хандив, сайн дурын эмч нарын тусламжууч гарч ирэх болсон. Тэгээд Хан Хэгёныг хаалгаанд оруулахыг хүсэж исэн боловч олон эмнэлэг эмч нар татгалцсны эцэст нэгэн 25 жилийн туршлагатай эмч туслахаар болсон ба түүнийг маш азтай хүн болохыг гайхаж байсан байна. Түүний нүүрэн дэх бодисууд нь нэг бол тархи руугаа нэвчээд нэг бол нүд рүүгээ ороод сохлох аюул үзүүлж бүр үхэлд хүрэх тийм онц ноцтой аюултай байсан талаар тухайн эмч дурдсан. Ингэснээр Хан Хэгё маань эхний хаалгаанд орж чадсан. Хамгийн эхний хаалгааны дараа түүний нүүрнээс 1 кг одоо нүүрний арьс буюу өөхийг одоо тайрч авсан байгаа. Тэрээр анх толинд өөрийгөө харсныхаа дараа жоохон сэтгэл дундуур тэгээд өөрийгөө хараад хിവэрэ байна гэж хэлсэн. Анхны төрх рүүгээ буцна гэж бодсон түүний хүсэл боломжгүй зүйл байжээ яг үнэндээ. Гэхдээ мэдээж одоо би нэвтрүүлгийг үзэж байхад бол эрүүний одоо энэ хэсэг нь бол үнэхээр сайн багасж өгсөн байсан. Ах их чинь ч гэсэндээ хэлжсэн одоо энэ баг зэрэг ингээд нэлээд багассан байна гэж хэлжсэн боловч өөрийнх нь хүлээлтэнд бол тэр хүрээгүй. Яаж ч утсан эргээд үзэсгэлэнтэй төрх рүүгээ буцахад оройтсан байсан. Түүний арьсандаа хийсэн тоснууд нь эд эсэнд нь тархан шингэсэн тул буцаад зөвхөн тосыг нь авах ямар ч боломжгүй байсан. Түүний энэ үйлдэл болон ерөнхий байдлыг нэвтрүүлгийн багийнхан ажиглан чи юу н яагаад ийм үйл гаргасан бэ гэд асуудал тэр ингэж хэлсэн. Цонхны цаанаас надад нүүрлүүгээ тайр, тосоо шах, тавилгаа хай гих чимээ сонсогддог байсан учраас би шууд өөрийн ухаангүй нүүрэндээ тарьдаг байсан гэж хариулсан. Яг үнэндээ тэр сэтгэл зүйн гүн асуудалтай байсан байгаа. Сэтгэл зүйч эмнэлэгт хандхад ах эмнэлэг байхгүй байсан тул эмчилгээ авч чадахгүй үдийг хүрсэн байжээ. Нэвтрүүлгийн ачаар сэтгэл зүйн эмчилгээ давхар авснаар тэр багаар сайжирч эхэлсэн байгаа. 2004 оноос хойш хэдэн жилийн хугацаанд түүнд 14 гаруй удаагийн мэссэл хийсэн. Эдгээр хаалгааны зорилго нь нүүрний эд дотор тархсан гадны бодисыг аль болох гаргаж авах, өрөвслийг бууруулах, хэлбэрийг хэсэгчлэн сэргээх байсан. Нийтдээ ойролцоогоор л 3-4 кг орчим бодис гаргаж авч чадсан ч эд дотор шингэсэн хэсгүүдийг бүрэн авах боломжгүй байсан юм байна. Ийм төрлийн бодис тархмал байралтай байдаг тул бүрэн сэргээх эмчилгээ боломжгүй гэж үздэг юм байна ангаа ухааны салбарт. Хаалгаа бол 2 жил 9 сарын турш үргэлжилж энэ хугацаанд ээж нь бурхан болж сэтгэл зүй болон олон мэс ажилбарын маш их өвдөлтийг тэрээр ээжтэй өгсөн. Би одоо хүн шиг амьдрнаа гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд амжилттай давж гарсан. Хаалгааны дараа Хан Хэгёны байдал ерөнхийдөө дээрдээд жижиг тайзан дээр гарч дуулаад амьдралдаа шинэ эхлэл хийхийг оролцсон. Үүнээс хамгийн чухал нь тэр ерөөсөө бууж өгөөгүй. Гэхдээ бодит байдал дээр эрүүл мэнд нь багаар муудаж сэтгэл зүй хүнд байдалд орж нийгмийн дарамт олвол давхар маш их ирж исэн. 2018 онд Хан Хэгён 57 наснда нас барсан байна. Нас баралтын шалтгааныг аль биесээр зарлаагүй ч олон жилийн турш үргэлжилсэн өрөвсөл, эдийн өөрчлөлт, ерөнхий эрүүл мэндийн дороотл нөлөөлсөн байх магадaltaй гэж үздэг юм байна. Нэвтрүүлэгт орсноос хэдэн жилийн дараа түүнтэй очиж уулзахад тэр дийлгүүрт ажиллаж, найзуудтай болоод, инээж, дуулж, ер нь өдөр бүрийг өөрт нь тусалсан хүмүүсийн төлөө аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээж байгаа хэлсэн байт юм байна. Тэгээд үүнээс харахад Хан Хэгён бол зүгээр нэг сонин хүн бол биш, ганцаарцсан, хүлээн зөвшөөрөхтийг хүссэн, гаднаасаа биш дотроосоо эмзэг хүн байсан юм шиг санагдлаа.
Мөн энэ кейс нь тухайн үеийн нийгмийн гоо сайхны стандарт, хяналт цул эмчилгээний орчин, хууль бус тарилгын зах зээл, мөн хувь хүний сэтгэл зүйн хүчин зүйлс нийлж хэрхэн ноцтой үр дагаварт хүргэж болохыг харуулсан бодит жишээ болсон. Бас бидний гоо үзэсгэлэн зөвхөн гадаад төрхөнд оршдгоо шүү гэж хэлээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. За ингээд манай бичлэг таалагдсан бол комент хэсэгт сэтгэлдээ үлдээж биднийг дэмжиж саб лайка дарахаа бити мартаарай. За тэгээд бай.